За өнөөдөр би та бүхэнд хэрхэн өөрийгөө дотроос нь бодлон гаднаас нь хайрлаж халамжлаад эрүүл бас улам илүү дур булаан болох вэ гэдэг талаар хуваалцъя. Магадгүй 3 жилийн өмнө би юу гэж боддог байсан бэ гэх юм бол хүчээр эрүүл хооллоо дэглэн бариад өвтлээ дасгал хөдөлгөөн хийж ээжлээ гаднаасаа гоё харагдаж байх юм бол бүх юм гоё болно гэж боддог байсан. Гэтэ та бид бүгдээрээ мэдэж байгаа ямар нэгэн зүйлийг хүчлэх үе тэр зүйл бүтдгүү бөгөөд ямар нэгэн хатуу дэглэм янз бүрийн хүчилсэн юм нь бидний эрүүл мэндийг хохироогоод тэгээ бас биднийг шантархад хүргэдэг. Харин миний амьдралыг сүүлийн хэдэн жил нэг зүйл өөрчилсөн болохоор би энэ holistic health гэдэг зүйлийн талаар сурснаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Бид нар биедээ анхаарна гэсэн үг нь зөвхөн гадна талаасаа биш те. Өөрийнхөө энэ гадаад бие, эрүүл биедээ анхаарна, эрүүл хоолн, за мөн түүнээс гадна бидний энэ сүнслэг байдал, энерги, бодол, мэдрэмж гээд эдгээр бүхий л зүйлс нь бидний эрүүл биеийг бүтээж байдаг. Тийм ч учраас бид нар өөртөө дотроос нь анхаарах нь хамгийн их чухал. Та өөртөөгөө ярилцаж сурах, өөрийгөө ойлгож сурах, бясалгал хийх, бүх зүйл талархалтай байх, за мөн оюун бодолтой хөрөнгө оруулалт хийх гээд эдгээр бүхий л зүйлс нь тань дотроос чинь болон гаднаас нь гэрэлцэн тэр гайхалтай үзэсгэлэнтэй аураг танд өгдөг. Тийм учраас та бүхэн маань зөвхөн гаднаасаа ч гэлтгүй дотроосоо өөртөө анхаарахаа хизээж битгий мартаарай. Хэрвээ та хаанаас эхлэхээ мэдэхгүй байх юм бол миний сургалтанд заавал хамрагдаад надтай цуг өөрийнхөө хайрлагч journey-го эхлүүлээрэй.